За төрлөх сургууль минь Хөдөөжихүүн техникум буюу одоогийн нэрээр Хөгжил политехник коллеж үүсгэж хөгжснээ 80 жилийн ойн баярын мэндийг 1969 оны Дамбий багштай зоотехникийн ангийг төгсгчдийн өмнөөс нийт төгсөгчд, багш ажилтнууд, энд хүрсэн ирсэн зочин төлөөлөгч нартаа халуун баяр хүргэж мэдчилье. За бид 1969 онд 21 үлээ төгсөн, анх 24 үлээ орлоо. Тэр үед зарим нь хүүхдүүдийг 7 дугаар анги, зарим нь 8 дугаар анги төгссөн 15-аас 16 настай одоо хүүхдүүд анх ирж ховдын буянтын шаргуугийн хадлан 6-гийн газар дээр бид 20 хэд үлээ өвс хадлан авч анх ажил амьдралын анх сургуулийнхаа одоо ажилд ингэж гарч байлаа. Дараагаар нь Баян үлгийн Баянуур, Ховдын Манхан, Увсын Баруун Турун гээд олон газруудаар практик дадлага хийж явж бид мэргэжил боловсрол эзэмшиж төгсж байлаа. Манай ангиас 5 хүүхэд онц төгсөн. Одоо тэр дээрээс ангийн дарга Төвшин, Гунга, за миний бие энэ төмөр гээд одоо бид ингэж төгсж байсан. За дараа нь миний бие цэргийн алба хагаад Хөдөөжихүүн их сургуульд ороход мэргэжлийн хичээлүүд бол яг Хөдөөжихүүн техникумд үзсэн хичээлүүдийг яг зааж байсан. Тэгэхээр тэр үеийн тэр багш нар бол ямар их одоо мундаг эрдэм мэдлэгтэй, тэр үеийн сургалтын хөтөлбөр харгараа ямар мундаг байсан юм гэдгийг би бол Хөдөөжихүүн их сургуульд орсон хойно зөвхөн ерөнхий эрдмийн хичээлэнд яхан баяжчих болохоос яг мэргэжлийн хичээлүүд бол одоо яг техникумд үзсэн багш нарын минь заасан хичээлүүд одоо тэнд адилхан заагдаж байсан. За ингээд сургууль минь 80 жил болоход зах зээлийн одоо ороо босгоо күнд шуурга улс төр нам эвслүүдийн удирдлагуудын зарим бодлогогүй тогтворгүй байдал, боловсон хүчнүүдийн өнөөдөр сууршилгүй, сонгон шалгаруултгүй байдал, энэ бүхнийг одоо даван туулж энэ сургуулийн захирал бол 10 гаруй жилийн сургуулийг удирдах, сургуулийн шин дотор байр, сургуулийн шин хичээлийн байр, материалыг бааз, ингээд 130-40 гагийн услах систем, 5 ушуу мал сөрөг, хон өхөртэй, дээр нь газар тариалантай, олон залуу сайхан 130 гаруй багш ажилтнтай, 1400-500-аад оюутан сурагчтай, Ховд аймагт байтугай Монгол улсад байхгүй одоо ийм гоё сургууль болж хөгжүүлсэнд төгсөгчд бид нар бол үнэхээр бахархаж одоо нүднээс нулимс гарч тэгээд дээр нь энэ олон жилийн төгсөгчдийг 80 жилийн ойгоор ингэж урьж байгаа нь дурсамж хөтөлсөн Ахмад залууданд 3 алтан үеийг одоо бид нар энд уулзуулсан энэ сайхан дурсамж одоо хөврүүлж байна. Ингээд одоо сургууль маань Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн байна. Одоо олон улсад магадлан итгэмжлэгдэхээр ингэж ярих байгаа юм байна. Сургуулийн маань аймгийн иргэдийн хур засаг даргын шийдвэрээр үнэт өвд авч энэ сургуулийг одоо ингэж өөрт мөнгө одоо зас додомдож хуучин сургуулийн маань ингэж одоо үзмэр сургалтын бааз болгож ингэж ашиглахаар өнөөдөр аймгийн иргэдийн хурлын дарга Пүрүүгард дарга одоо ингэж олонний өмнө одоо шийдвэр гаргалаа. Ингээд сургуулийнхаа хамт олонд дараа 90 жил 100 жилийнхаа хойд өндөр амжилт гаргаж олон улсад магадлан итгэмжлэгдсэн, улс орондоо яриа алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын сургууль болохын үлзээтэй яриулыг өргөн дэвшүүлье.